Их сургууль сураад 4 жилийн хугацаанд эзэмших мэдлэгийг мэдээж 1 жилийн хугацаанд эзэмших боломжтой. Гэхдээ их сургуулиас ялгаатай нь гэх юм бол их сургуульд хэмжлэлийн ерөнхийдөө аягүй их онлайн мэдлэгүүд нэлээх ордог. Манай сургуульд нь болохоор онлоос илүү практик дээр суурилсан мэдлэгүүдийг одоо яг жинхэнэ хөгжүүлэгч ур чадвар дээр нэлээд анхаарч ажилладаг гэсэн. За гадуур явагдаж байгаа зарим сургуулиудад 3 сарын хугацаанд програм хангамжийн хөгжүүлэгч болгоно гэж ярьж байгаа. Гэхдээ одоо яг тэр хөтөлбөрүүдийг нь болон одоо ерөнхийдөө заах технологиудыг нь хараад үзэх юм бол 3 сарын хугацаанд зөвхөн фронтенд хөгжүүлэгч болж төгсөх буюу одоо зөвхөн вебсайтын харагдах байдал, өнгө дизайныг нь хөгжүүлж сурна. Харин 1 жилийн хугацаанд манайх болохоор фронтенд болон бэкэндийг хоёуланг сургана. Бэкэнд нь болохоор кодны одоо бүрийг артлын бүх лог үйлс болон нарийн үйлдэлүүдийг хийх буюу тэр хоёрыг одоо фронтенд бэкэндийг хоёуланг сурах юм бол full stack инженер болж төгсөх боломжтой юм гэсэн. За програм хангамжийн чиглэлээр сонирхож байгаа энэ чиглэлээр явъя гэж бодож байгаа хүн болгон ерөөдөө манай хөтөлбөрт хамрагдан хөгжүүлэгч болох боломжтой. За хөгжүүлэгч болоход бол маш олон цаад бэрхшээлүүд тулгарна. Тэр болгон дээр шантралгүй бас мөн идэвхтэйгээр хөгжүүлэгч болохоор зорих юм бол хүн болгонд боломж байгаа. Манайх болохоор бас оюутнуудтай зориулсан нэгэн системтэй тэр системээрээ дамжуулаад өөрсдийнхөө эрсдэл болон төлбөрийн мэдээлэл мөн хичээлийнхаа орлого болгоныхаа түүхүүдийг хянах харах боломжтой байгаа. Хэрвээ та өөрийгөө сорин хөгжүүлэгч болохыг хүсэж байвал манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү.